Улаанбаатар хотод тохиож байсан хамгийн анхны томоохон гол усны үерийн байгалийн гамшигт үзэгдэл 1966 онд тохиож хотын төв болон голын айс ав өндийгөөр ус дарахж үйлдвэр комбинат 120 мянгад нэлэнхүүдээ усан давтаж байсан тэр үеэс хойш 57 жилийн дараа эдгээр өдрүүдэд дахин томоохон нэгэн гол үерийн гамшигт үзэгдэл тохиож байна. Хур бороо ихтэй ус үерийн асуудал бүх нутгаар гарч байгаа энэ өдрүүдэд автомашинаар анхаарал болгоомжтой аюулгүй зорчих нь туудын чухал асуудал болоод байна. Иймд жолооч танд зориулн дараах санамж анхааруулгыг хүргэж байна. Хэрэв та автомашинаар гол хатлах гэж байгаа бол эхлээд усны төвшин урсгалын хурд гармыг тодорхойлж зөв замыг сонгох хэрэгтэй. Боломжтой бол эхлээд явганаар хатал, боломжгүй бол нутгийн хүмүүсээс асуу, ойролцоох илүү аюулгүй байж болох бүр гармыг ирж хай яарах хэрэггүй. Тэнхлэг намхан жижиг тэргээр гол усыг гатлах бол аль болох чирүүлж гарах хэрэгтэй. Ширүүн урсгалтай гол эсвэл гүүпэр болон дугуйнаас өндөр усыг гатлахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Гол усыг гатлахдаа гармын орох болон гарах хэсгээ сайн харж ус руу зөөлөн алгуур орж жигд хурдаар төлөвлөж тооц замынхаа дагуу явахыг хичээх хэрэгтэй. Гатаж дууссан бол заавал гармын гаснаас хол очиж зогсох хэрэгтэй. Мөн таны өмнөх машин гарч чөлөөлөөгүй бол гатлах үйлдэл хийж болохгүй. Хизээж хурдтай хүчтэй гол ус руу орж болохгүй. Ингэж орвол орсон хүчний чин эсрэг усны хүчийг эргэж зохин хүч алдуулан төлөвлөсөн замаас гаргахад хүргэн ус агаарын хоолоогоор орж шатуун гулзайлган хөдөлгүүр эвдэрнэ. Унтран улмаар машин усан дурсан живэн гээд аюултай зүйлс бий болно. Нэгэнт л гол ус гатлах үед таны машин унтруул асаах үйлдэл огт хийж болохгүй. Аль болох хурдан татаж гаргуулах хэрэгтэй. Татаж гаргуулмаг за аккумулятороос салгаж автомашиныг бүрэн цахилгаангүй болгох ба агаар шүүгч норсон эсхийг шалган норсон бол бүх сэвчээгээ тайлж аван агаарын хоолойд хоригдлогдсон усыг гаргаж аваад дараа нь цилиндрт байгаа бүх усыг гаргаж дуустал нь стартераар дарж усыг шавхах хэрэгтэй. Түүний дараа тэжээлийн утас, систем, шатхууны түрүүв хоолой, гал хамгаалагчийн хайрцаг гэх мэт бусад эдэнгүүдийг шалгах хэрэгтэй. За мөн гатлахдаа цонхоо онгорхоо байлгавал гинти аюулын үед машинаас гарах хаалгаа хурдан онгойлоход төхөн байдаг. Ширүүн урсгалтай гол гатлах үед машин урсгал даган хөвөөд хяналтаас гарч эхэлбэл бүх хаалгаа нээж машинаа урсаар дүүргэн дугуй голын ёроолтой барьцалдуулан цааш гатлах. Урсгалыг баг зэрэг сөрөх байдлаар өвцөг гаргаж гатлбал машинаас ойсон урсгалын хүч машины тэнцвэртэй байдал дэмжлэг үзүүлж гатлах чигийн дагуу дэм өгч байдаг гэх мэт үр дүнтэй аргуудыг туршлагатай жолооч нар зөвлөдөг тул үүнийг бодолцож анхаарах хэрэгтэй. Гол ус гатлахад салоонд ус орсон бол машин доторх саналуудыг авч хевсэнцрийг хуулж цахилгаан залгууруудыг салган бүх хаалга цонхыг нээж хатаах хэрэгтэй. Хевсэнцрийг хуулаагүй утаснаас болж хевсэнцрийн доорх цулхаа өмхирж эвгүй үнээр гардаг. Мөн шалаар явсан цахилгаан утсанд мас өгөх, цахилгаан утасны шон гэмтэх, хөндөрүүлэх улмаар аль нэг систем ажиллагаагүй болох эрсдлүүд байдаг. Харин живсэн бол автомашин бүрэн задаргаа хийж, үслэг онцлогоо хийж, эвдрэл эмтгэлийг тогтоож, засвар үйлчилгээг бүрэн хийх шаардлага үүснэ. Үндсэндээ 100% дахин сэргээх процесс явагдаж, асар их хөрөнгө санхүүгийн асуудалд хүргэдэг. Иймээс та болзошгүй аюул эстлээс хүргэлж сэргийж байгаарай. Эцэст нь хэлэхэд автомашин бол зав биш гэдгийг санах хэрэгтэй. Таны автомашин хэдэн зуун хэдэн мянган морины хүчтэй суперэд байлаач гол усны үер гэдэг бол даван дийлдэшгүй байгалийн үзэгдэл. Хүч гэдгийг мартаж болохгүй. Бидний хамгийн супер туулах чадвар сайтай гэж боддог Land 200 хүртэл 80 см-аас дээш мөнтэй усыг туулахгүй байхыг үйлдвэрлэгч нь зөвлөсөн байдаг юм шүү. Хур бороо ихтэй гол усны түвшин нэмэгдсэн эдгээр өдрүүдэд туйлын сонор сэрэмжтэй байж өөрийн амнаас эрүүл мэнд эд хөрөнгөө хамгаалж аялал зугаалга амралт баяр наадмын өдрүүдэд аятаа тухтай сайхан өнгөрүүлээрэй. Таны алтан шар замтан үзэтэй байх болтугай.